ангийн тоглолт гэдэг юм шиг манай найз төрүүлээд нэг ажилтаа болоод төр гарсан байгаа. Тэгээ бид хоёр хамт очино. Тэгээ нэг иймэрхүү харагдчих байна. Яг үнэндээ ингээд өмсөх гэсэн чинь ягаан юм ерөөсөй байдаггүй. Тэгээд авъя гэсэн чинь бас ингээд яаж чадаагүй. Одоо юу гэдэг чинь авч чадаагүй гэх юм. Тэгээд ер нь бол энэ ягаан өнгөтэй юм жакет гэх юм уу? Энэ хамгийн одоо ягаан юм байгаа. Тэгээд ийм нэг өөрөө харах юм амьд хөгжмийн тоглолтод явж байгаа юм шиг харагдчихээн л да ер нь. Гэхдээ одоо амарсан очоод гоё байвал болоо гэж бодож байна. Тэгээд влог бас хийхгүй байх юм билүү гэж бодсон чинь манай найз хийвэл бас зүгээр юм болоо гэд тэгээ намайг гоё над гоё урам зориг өгөөд тэгээд хийж байна. За тэгээд юу гэж юм гэхлээр яна харалтаа би яг ингээд амьд хөгжмийн тоглолт явах гэж ширэгдэж юм шиг. Гэтэ яг амьд хөгжим байгаа л та гэхгүй. Тоглолт маань болохоор State of France гэдэг газар болно. Тэр нь болохоор өмнө би яг за бараг сарын өмнө Imagine Dragons-ийн тоглолтыг үзсэн. Тэгээд тэр газар яг нэг газар алхах юм байлээ. Бас хөөхөн том, нэлийн том юм байлээ. Тэгээд өчигдөр хагас өдөр байсан. Өнөөдөр бүтэнсэн. Тэгээд хагас өдөр болохоор Blackpink-ийн тоглолтоо хийсэн. Тэгээд бүтэнсэн өнөөдрийг 2 дахь өдөр нэг Парист 2 өдөр тоглож байгаа. Тэгээд өнөөдөр яг 2 дахь өдөр нь. Тэгээд өөр гэх юм бол би нэрээ шинэ байранда өнөөдөр яг ингээд орж үзэж байна. Яг өрөөрөө гэх юм уу? 5 дахь өдөр яг би байрлалгаа ороод үзээд юмнуудаа авчиж тавьсан. Тэгээд түлхүүрний нөгөө түлхүүр авчрах хүн нөгөө нэг жоохон асуудал үүслээ энэ төр гээд бас нэг жоохон юм болоод тэгээ өнөөдөр яг өрөөрөө орж үзнэ. Шинэ одоо яг одоо төрөсөлж байгаа гэрлүүгээ одоо төрөсөлж байгаа одоо байрныхаа өрөөрөө гэх юм уу. Тэгээд манай найз болохоор тэнд одоо намайг хүлээж байгаа. Тэнд очиж нөгөө гутлаа солих хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл чандам дотор хувцснууд маань байгаа болохоор гутлаа солих гээд тэгээ манай төрүүлж очиод түлхүүрийг маань хүнээс аваад тэгээд байрны маань гадаа байгаа. Одоо би очиж найз дээр очиж тэгээд байранда орж гутлаа соличоод тэгээд бид хоёр явна. Ингүүл арай нартай юм байсан бэ штий. Чи яна нэрч байна. За тоглоно болно. Битээ. Яшаа. Зэн тэгээд хөндлөн биччихье. Удаа гэртээ болоо. Шинэ байна. Ямар ч юм өвчм ягаа юм орчим өвчм энэ баг 65 тах юм уу? Ямар хөө юм бэ? Нани. Ингээ эрэгтэй хүмүүс нь ингээд хөөх яан цаа зүмссэн байгаа нь бүр амар хөөх юм аа. Энд нэсттэхнүүд юм байна. 60 еврог нэ фото. За малгай нь 17 евро юм байна. Тийм байна. Энэ хүнтэй юм байна.
Alright, so please sing along. Here's, I love you guys. This is getting on the bass lights.
нэг цаг явах тий. Нэг цаг явах. За би одоо микрофоноор ярьж байна. Чи одоо ярь та. 1 2 1 2. За эхэлсэн үү? За манай Оги бит 2 тоглолтод хараад тэгээд 2 метрон цугаад тэгээд гэрийнхэн гадаа ирсэн байна. Тэгээд энэ удаагийн тоглолтоор ашгүй гайгүй ирлээ тий. Өмнөх удаагийн тоглолтоор амар хаширсан. Өмнөх нэг олон оддын тоглолтыг 2 сард төлөөдсөн. Тэрийг харсан бол үнэхээр амар зовж гэртээ ирсэн. Амар өсгөд тоглолттой байлаа. Тэгээд шүнжэнгөө яваа. Дээрэс нь автобус цуугаа дараа нь Uber арай гэж олж молоо. Тэгээд бүр Францаар өлтөөч ирч чадахгүй нэг жолооч хата ингээд яг энэ байршлаа зөв ойлголцоогүй тэгээд жоохон зайтай бууж муугаад алхаад. Тэг энэ удаа л айгүй гоё байлаа. Тэгээд Blackpink-ийн тоглолтыг үзсэндээ нэстэг үзсэндээ баяртай. Ямар хөшөөн шиг юм яриад байгаа юм мэдгүй. Тэгэхгүй надаас юм асууад. Сая тоглолтууд яг хүлээлт зүгээр чадсан уу? Хөрсөн. Угаасаа гоё исэн. Тэгээд айгүй хамгийн хаалгацсан юм нэг орж гарахад нэг юм зохион байгуулалтаа тэгээд ямар ч юм төгжрөл үүсэхгүй гарсан. Тэгээ уусаа битэр 0 ороогүй л тэгтэр 0 хангалттай ингээд ер нь бол одоо юу гэдэг тоглолт моголт үзгэрийг уусаа гал айдсан нь бол ингэж орж гарахад хүний нэг багшралдаан дээрэс нь яг 0-ийн хүрэлцээтэй байдал идэрл амир тийм бас ингээд амир маш чухал зүйлсүүдийг болохоор тэднэр нь ингээд хөөрхөн байсан. Тэгээд тоглолт угаасаа гоё байсан. Тэгээд Blackpink-ийг нэг амдаараа харсан ч юм амдаар харсан. Blackpink-ийн одоо хүмүүсийг Blackpink-ийн дөрвийг амдаар харахад л угаасаа ингээд яг л зураг шиг, яг л бичлэг шиг юм уусаа үзэсгэлэнтэй хөөрхөн гэрэлцсэн хүмүүс байна, охтууд байна. Тэгээд битээрээс ярьжсэн нэг бид нар ч гэсэн ийм байж болно штэ гэж удаа. Тэр нь бол илүү тийм гоё байх, өөрийгөө гоё авч явах тийм ирчүүч урам зориг авлаа. Тусгайда. За баярлалаа. Влогийг мань үзсэнд баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Дараа нь би юу гэх дараа нь би ямар ч энэ жилийн зорилго нэрээ ингээд хамгийн багадаа 12 бичлэг оруулах байгаа. Тэгээд ямар ч одоо 6 бичлэг оруулсан байгаа. 7 дахь нь энэ байж магадгүй хөдөөний бичлэг байж магадгүй. Тэгээд ер нь бол 7 8 тэгээд 12-оос лав ихийг ер нь бол оруулах шинжтэй байгаа. Бас Германы бичлэг ч гэсэн одоо эдитлэгдэж байгаа. Тэгээд ер нь бол бичлэгүүдээ хийх байхаа. Тэгээд subscribe, like дараарай. Комент бичээрэй. Bye.